Нийгэмд шударга ёс тогтоох баялагын хулгай, авилга, албан тушаалын гэмтэргийн эсрэг тэмцлийг эрчимжүүлэх зорилгоор засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан. За олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх оролцоог хангах зорилгоор 11 төвд гайлын байгууллагын хууль бус, ёс зүйн үйлдэл, хүнд суртал, чирэгдлийн талаар баримт нотлохоо бүхий мэдээлэл хүлээн авах тусгай шугамыг өнөөдрөөс нээж байна. Тус төв иргэдээс ирсэн мэдээллийн нууцлалыг хадгалж их сурвалжийг хуулийн дагуу хамгаалах юм. Ингээд ирсэн мэдээллүүдийг өдөртөн нэгтгэж засгийн газрын хэрэг эрхлэх газарт шууд хүргүүлж дүн шинжилгээ хийж ерхий сайдад танилцуулж ажиллах юм. Шаардлагатай тохиолдолд баримт нотлохоо бүхий мэдээллийн мөрөөр хуулийн хэлтийн байгууллагыг ажилуулахаар төлөвлөжээ. Гайлын байгууллага дээр зөвхөн гал унтраах маягаар ингэж ажил зохион байгуулахаас илүү энэ иргэдийн эрүүлж байгаа өргөдөл гомдол мэдээллийн хүрээнд цаашид цогцоор нь системийн хүрээнд янзлах, зэгцлэх ямар ажлууд байна гэдгийг оншин аливаа өвчнөдөд тэмцэхийн тулд оншин тогтоох хэрэгтэй. Тэгэхээр энэ чиглэлээр ажил амьдралынхаа хүрээнд энэ зовлон бэрхшээлийн туулж байгаа иргэд аж ахуйн нэгжүүдийн саналыг оролцоонд тулгуурлаж дараагийн шатны арга хэмжээ авах нь ингэж зорилгоор ажиллаж байгаа. За өчигдрөөс буюу 12 дугаар сарын 8-ны өдрөөс олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх оролцоог хангах зорилгоор манай төвөөр дамжуулан гайлын байгууллагын хууль бус, ёс зүйн үйлдэл, хүнд суртал, чирэгдлийн талаар баримт нотлохоо бүхий мэдээллийг хүлээн авах тусгай шугамыг нээн ажиллуулж байна. Иргэд олон нийтэд харилцах 11 төв нь утсаар, вебсайтаар, имэйлээр, фэйсбүүкээр, e-Mongolia системээр дамжуулан мөн биечлэн дуучуудан гар мэдээлэл хүлээн авч холбогдох байгууллагуудад уламжлан ажиллах юм байна.